Шимэгч. Ээж та хэдийг хийсэн бэ? Харин л дээ 200 ширхэг орчим. Юу? Ямар удаан хөдөлдөг юм бэ? Би аль хэдийн 500 нугалж чад байна штэ. Нэрээ юу хурдан юм а. 9998, 9999, 10,000 ширхэг, 10,000 волт болчихлоо. Хөөшөө мундаг юм а. Өнөөдөр арай хол идэж чадгана байна штэ. Чантай бэлэн гомьдо мах хийж иднэ. Ээжээ, аава, би ажилд орчихлоо. Юу? Ажилд уу? Хаана? Ноён талхны үсчний газар. Хөөх, тэр чинь найрд алдаршиж байгаа штэ. Миний хүү ноён талхны өсчний газарт ажилд орчихлоо. Хөө минь чи мондөг байна шүү. Цаашдаа гэр бүлийнхээ амжиргааг би залгуулнаа. Ариун цэврийн өрөө цэвэрлээгүй байхдаа яадаг юм бэ? Уучлаарай. Удахгүй үйлчлүүлэгч дэрэн штэ. Түрглээ. Мэдлээ. Арчаагүй хогийг дээ. Үсээ янзлуулах гэж ярьсан уу? Үгүй, сурчлагаа тараах цагийн ажилтан авна гэсэн. Оо, тийм үү. Энд суугаад түр хүлээгээрээ. Сурталчилгааны хуудас хаана байлаа да. Хүлээлгсэн дуучлаарай. Ноён талхаа зүгээр үү? Юу болов вэ? Энэ шалаа цэвэрлсэн юм уу үгүй юм уу? Хаа сайгүй заваарчихсан байна штэ. Би өнөөдөр шалаа цэвэрлсэн байх учиртай доо. Чи одоо гадаа гарч сурталчилгааны хуудас тараа. Юу? Би шалаа цэвэрлсэн штэ. Гарахгүй юу хийгээд байгаа юм бэ? Өөртөө идэж чадахгүй нэ. Салгалсан муухайг. Тэр ч яг сүү байхгүй одоо хэн цэвэрлэгээ хийх юм? Ноён талхаа ингээд цэвэрлэхэд болох уу? Ноён талхны үсчний газар байна. Ямар халуун юм бэ? Ингэж байгаа доторх сүү маань гашилчихгүй байгаа. Гэхдээ яагаад улаан бурцагны нухшээс юм бол бид нэр тийм хэрэгэлдэггүй дээ. Ноён талхаа би тарлаа шүү. Шоко, өнөөдөр ч гэсэн эрт тарж байгаа мó? Ажлаа бүгдийг дуусгасан юм уу? Тийм ээ, баяртай. Хэнэн захирал хэнэн ажил тийм бүү мэд. Ноён талхаа би шөнө болтол сайн ажиллаж яваад явна. Хөөх, ойрд ховордсон залуу байна да. Сайн байна шүү. Гэхдээ хэтрүүлэх хэрэг. Болгоомжтой яваарай ирхмээ. Энд ч одоо юу вэ? Шоко, яагаад ямар ч хэрэггүй юмнууд бэлдчихсэн юм бэ? Үгүй би захиалаагүй шүү дээ үгүй. Юу гэсэн үг? Чамаас өөр хэн захиалах юм бэ? Би энийг захиалаагүй ноён талхаа. Тэгээд хэн захиалах юм? Чи өчигдөр компьютероос захиалсан биз дээ. Явж энийг тараа. Юу? Гомдолтой байна. Үгүй хэн тооцоо хийх үү? Ёо, ноён талхаа. Ажлаа сайн хийдэг тооцооны ажилтан хэрэгтэй юу? Хүн байгаа мó? Тэглгүй яах вэ? Манай хаяалагч Нью-Йоркийн Бейкери математикийн тэнхим төгссөн болохоор их ухаалаг тантай танилцуулах уу? Оо, болж байна. Нью-Йорк Бейкери математикийн тэнхимийн Джессика. Илүү цагаар ажиллах нь тодорхой. Би бол чиний хаяал мөн биз дээ. Сайн байна. Чиний ачаар алдартай сургалт төгсчлөө. Эгчээ, алдаал гаргахгүй байхад болно. Ажиллаж байсан ажилчдыг явуулчихсан болохоор захирлын зөвхөн надад итгэж байгаа. Чи бүгдийг батчихсан байгаа юм байна. Сайн байна уу ирхмээ? Нью-Йоркийн Бейкери математикийн тэнхимийг төгсөгч Джессика Жигэнсэн Боб байна. Оо, Жигэнсэн Бовноос их сонссон шүү. Сайн туслаарай заа юу. Ноён талхаа игчин ажилд санаа зовох хэрэггүй. Даваа гарагт ажилдаа ирээд баасан гарагт тархар хэмжээний ажлын хинээтэй хүн. Тийм үү? За, би түр гарч чаад ирье. Ажлаа хийж бугаарай. Мэдлээ. Санаа зовлтгүй. Ноён талхаа явчихлаа. Жахан зугааццгаах уу? Тийм ээ. 10 оноо. Тийм ээ ээжээ. Захирал нь мангар болохоор сайн ажиллаж байгаа тариалах л болно. Хүүе, энэ зайц юу вэ? Энэ ноён талхын тэжээдэг зайц биднийг ямар гэдгийг харчих шиг боллоо доо. Зүгээр орхиж болохгүй нэ.
Яасан бэ? Юу болсон бэ? Ноён талхаа. Зайдас хаа хамаагүй газар хүндрээд байна штэ. Зайцхан уу? Үсчний газар чинь цэвэрхэн байх ёстой. Ингээд хүмүүс бүгд цогтгоо байх та. Үнэрийнэ. Ингээд л яаж цэвэрлсэн заваарад байсан юм бэ? Манай зайцхан өмнө нь ингэж байгаагүй юм та. Би зайцыг үнэхээр сайн сургадаг нэг мэрэгчлэн мэдх юм байна. Та нэг уулзаад үзэх юм уу? Тэр чинь сайхан санаа байна да. Энэ хүмүүжүүлгүй зайцтай үсчний газар мөн үү? Эгчээ, таны яриад байсан нөгөө мэрэгчлэн мөн үү? Ямар азтай юм бэ? Багшаа сайн таслаарай. Энэ зайдас нөгөө болтгүй зайдас байх нэ. Үгүй нөгөө. Зайцыг маш сайн сургах хэрэгтэй. Яцгай. Үгүй заавал тэгээд байх хэрэггүй байх уу? Зайцыг ингээд л байлгаад байвал нэг өдөр эзний хазаж магадгүй. Юу? Ноён талхаа үс засахтай бэлдэхгүй мө? Үйлчлүүлэгчид ирэх болчлаа. Нөгөө. Танд зайцыг даатгалаа шүү. Энэ зайцыг сайн сургаарай. Санаа зовлтгүй. Дагаад ёо. Ноён талхны үсчний газар ирээрээ. Хамгийн сайхнаар үсээ засуулаарай. Ноён талхны үсчний газар. Шок. Сүү. Шок. Энд юу хийж байгаа юм бэ? Ноён талх намайг сурталчилгааны хуудас тараа гэсэн. Ноён талх чамаагүй. Захиалга буруу хийгдээд баахан хачи юмнууд ирчихсэн байна лээ. Хөөх, чи бас алдаа гаргадаг байх нэ. Үгүй, би маш сайн шалгасан. Нэг л сэжигтэй санагдаад байна. Харин тийм би шалыг үнэхээр сайн цэвэрлсэн байсан. Хаанаас тийм улаан бурцаг гараад ирсэн юм бол доо. Улаан бурцаг бодоод байхны миний компьютер хүртэл улаан бурцаг болчихсон байсан. Манай үсчний газарт улаан бурцаг хэрэглэдэггүй штэ. Сони юм а. Улаан бурцаг гэхээр Арай, тэр жигэнсэн боо. Хаашаа хүлэхгүй эндээ байж байна. Чи энд үлдэж байж ажил амархан бүхэн. Хүүе, зайцхан байна шүү дээ. тэр зайцны яагаад энд уяад байгаа юм болоо? Яаж ч зүтгэсэн нэмэргүй мулгуу туслах ажилтаа саксуу тооцооны ажилд бүгдийг явуулчихсан болохоор чи л байхгүй очихвол тэр үсчний газар дуусах болно. Намайг яаж мулхуу гэж хэлж чадаж байна? Жаахан тайван бай. Худлаа хэлээгүй. За хүмүүс зайцыг зохицуулчихлаа. Тэгж н отоохон очно. Тэр үсчний газар одоо жинсэн бовны үсчний газар болно. Сая хүү гэж хэлсэн үү? Тэр жинсэн бовнууд бүгд нэг гэр бүл байна. Өнөөдөр ч гэсэн манай үсчний газраар үйлчлүүлсэнд баярлалаа. Өнөөдөр ч үнэхээр ядарч байна шүү. Би ч хөгшөрсөн болов тоо. Ноён талхаа өс засаад ядарч байна уу? Ноён талхаа та их ядарсан шүү. Ядрах юу байх вэ? Насаараа ингэж амьдарч байна. Тэгэж явахаар одоо сайхан амраад авбал яасан юм? Та ч надад өгч. Юу хийгээд байгаа юм бэ? Би одоо таны хооронд ажиллах үсчнийг танилцуулах гэж байна. Юу? Аава, Ороод ирээрээ. Энэ нөгөө алдартай талхны үсчний газар байх нь. Цаашдаа чиний ажиллах газар. Та нар хэн бэ? Би энэ газрын үсчин нь байна. Ноён талхны үсчний газар эхлээд нэрээ салих хэрэгтэй юм байна. жигэнсэн бав үсчний газар болгоод Чам төлөвлөсөн юм байсан байх нь. Та нар хэлсэн байна. Яг зөв. Ноён талхаа нэг хэсэгтээ зойронд байх болох нь дээ. жижигхэн гоё байхаа. Сайн бараарай. За, Намайг тавихгүй юу? Ноён талхнаас хол. Эдгээр яагаад энд байгаа вэ? харин тийм. Сүү, шоко. Бүгдийн баяр. Эднэрийг дээ. Хэн дуртай нь үсчин болдог гэж бодоо юу? Ноён талхаа та зүгээр үү ирэх юм ээ? Сүү. Хүрээд ирлээ. Та тавьж байгаа тэр л доо. Хурдан сууцгаа. Сүү, шоко. Та хоёрыг буруугаар ойлгосон уучлаарай. Би мэдсэнгүй. Ноён талхаа зүгээр дээ. Яах вэ? Зөв ойлгосон л болоо. За, талархснаа илэрхийлээд хамттай юм аваад өгвэй. Надад ногоодоо жигэнсэн бов. Надад пиццатай жигэнсэн бов. Жигэнсэн бопол болохгүй. Хараал тай тойл. Ёо, ой, ахаад уу.
Ингээд чи 3 дахь толио хагаллаа. Ёстой сайн байна. Би юм уу ёртой юм аа? Хурдхан наад толиг чинь солиё. Удахгүй онгоох цаг боллоо. Яваад шинийг аваад ир. Ойлголоо. Хурдан ирнэ. Уцаж хэрэгтэй болчихвол та. Энэ хад дэлгүүр байдаг үлээ. Чи тойл худалдаж авах гэж байгаа юм уу? Хөөх, ноёнто та яаж мэдсэн? Загаад яв. Чамд онцгой тойл харуулъя. Хөөх. Зөндөө олон тойл байна штэ. Энэ тойл хоцрогдсон загвартай. Энэ орчин үеих. Харин энэ авангард. Би алийг авах уу? Энэ бол чиний худалдаж авах ёстой тойл. Хуучных юм байна штэ. Ингэж бай. Энэ толийг түүхийн хамгийн агуу үсчид хэрглэж байсан юм. Сэргэн мандалтын үед хааны үсчин твист твитлөө хаан гүнгийн үсийг засахад хэргэлдэг байсан. Зөвхөн хааны удмынхны үсийг л энэ толны өмнө засдаг байлаа. Твистед велогийн ачаар энэ толь үнэлж баршгүй эд болсон юм. Би чамд онцгой хямдрал үзүүлээд $100 заръя. Юу? $100? Яг ноён талхны надад өгсөн мөнгө байна штэ. Энэ толь та хоёр учрах тавилантай байж. Аваад яв. Ашигтай наймаа шүү. Баярлалаа их мэ. Их баярлалаа. Дахин баярлалаа ноёнто. Хагалцгав та. Би эргчлөөтэй. Үгүй чи энэ хэрэггүй хогийг $100 авсан юм уу? Тийм ээ. Түүхийн туршид алдартай үсчтэй хэрглэж байсан онцгой тойл гэсэн. Чамайг хэлчихэж. Энэ хогийг хэн чам зарсай? Мөнгөө буцаагаад аваад ир. Сүүгийн зөв үү? Сэргэн мандалтын үед хааны үсчдийн хэрэглэж байсан тансаг тойл гэсэн байна. Италийн мужин зөвхөн хадан дургадаг онцгой мотор хийсэн. Дуудлага худалдаанд $1 сая ихээ. 1 сая. Гаргаад хайчгүй. Чи халдвараагүйд энэ чинь эртний идэл хүндэтгэлтэй ханд. Анх чамаа харагдал шууд таалагдсан. Тойл байсан бол би чамтай гэрлэх байсан. За, засаад болчихлоо. Алдартай үс чи миний үсийг зассан. Би их муухай болчихож. Яхараа тэгдэг үү? Талхны Монгол хотын шилдэг үс чи намайг хөөрхөн болгож чадахгүй бол боломжгүй гэсэн үг. Би хизээч хөөрхөн болохгүй, жаргалтай байх эрхгүй юм байна. Юу болоод байна ноён талхаа? Би яагаад үрчлээд чихвэ? Хугацаанд дуусаад 100 хонжигсан юм шиг болчих. Сүү яасан бэ? Юу? Би имээсэж хогшин харагдаж байна штэ. Юу болоод байна? Би кондеж бислэгнаас зүтгэр очиж. Би царайлаг хിവэрээд байна. Ноён талх хിവэр харагдаж байна штэ. Угаасаа царай мотоо болохоор тэр үсттэй. Энэ тойл ер нь ямар учиртай юм болоо? Хүмүүсийн тусгал хачин харагдаад байх юм. Хараалтай тойл юм болов уу? Өө тийм ээ. Хараал хүрсэн гэх нь бат. Харин чи бод. Үгүй яагаад заавал энэ тойл хараалтай гэж? Би явлаа. Баяртай. Сая хүүснуудаа би та нарыг дуудаж байна. Хадагтай миний тойлонд хоргоцоод байгаа чөтгөрийг зайлуулж чадахгүй. Битгий. Огт ядах юмгүй. Юу харсан? Та зүгээр үү? Тэр юм хараал хурчгэж мошгорсон битэхи үзэгдэл талд шүглжгэж. Мошгорсон битэхи үзэгдээ. Юу? Би өнөөдөр өнгөрсөн штэ. Ноён талхаа аагаад байна. Хadi карта. Тоқтараа. Би зүрж байгаа. Энэ тойл миний гараа татаа. Юу? Би дуу залуухан. Бай. Би зүгээр байна. Юу ч болсонгүй. Хөөх, сүнсний гар намайг нэвтэлсэн чинь сэрүү татаж байна. Тийм байна. Сэрүү татаж байна. Ай тахан ч юм уу? Аймар мөртлөө даа. Үгсэн ч гэсэн намайг үргэлж үл тоох юм аа. Хөөх, сүнс бас хөрч юм уу? Мэ, танд цай хийж өглөө. Баярлалаа. Энэ чинь ээжийн цайны аяг Уучлаарай. штэ.
Хойд насандаа хүртэл би яагаад ийм эмгэнэлтэй байдаг байна? Ямар эмгэнэлтэй юм болсон болоо чи сүнс болоо тойлонд гадчихсан юм бэ? Би хааны талд хааны үсчин байсан юм. Та алдар твист виоло өсчих юм уу? Тийм ээ. Дөнгөж зуухнаас гарангуй тал үс засаж эхэлсэн. Үсчин байх хугацаанд Европын бүх хааны удмынхны үсийг засдаг байлаа. Завгүй ажилдаг болохоор өөрийнхөө үсээс асууж амждаггүй байлаа. Өдөр болгон талд миний үйлчлүүлэгчид ямар гайхалтай болж харин би ямар муухай болж байгааг хардаг байсан юм. Тэгээд л би толон чингэж гисэн юм. Ямар гонигтай юм бэ? Та зүгээр л сайхан харагдахыг хүссэн. Үсчид бидний тавилын юм да. Хэрвээ би үсээ сайхан засуулчих бол энэ толноос үрд гарч чадах байх. Ноён талхаа үсийг минь засаад өгч болох. Ноён талхаа үсийг засаад өгч толноос гараг. Тэхүү. Энэ өгсөн Итали залууд гарахт нь тусалвал би тойлыг авна. Тэгээ засаж өгье. Харин засаж дуусаад би тойлыг авна. Тохирох уу? Тохирлоо. Баярлалаа. Та юм Баярлалаа. болоо твист виоло. За тэр юмнаас эхэлнэ. Би хизээч сайхан харагдахгүй юм байна. Ята чи өсөхгүй болохоор угаах шаардлагагүй. Би амьдралдаа хизээч үсээ засуулаагүй юм. Итгэн тэгэж яа. Тэгээд ч тайлбарыг өгчихсөн штэ. Аха. Юу хийж байгаа байна ноён талхаа? За ямар болж? Айчгүй болсон байх үед тийм ээ. Гой болжээ. Би сайхан харагдаж байна. Баярлалаа. Чи баяртай болоо. Та тасалдаг үнэхээр сайхан сэтгэлтэй юм аа. Одоо таны бодлыг авчих уу? Ботага. Уурч мэштэй. Яах гэж началчаа маань ээж үгүй. Твистэд вэло одоо ямар их бохимдж байгаа бол. Уучлаарай ноён талхаа. Өгсөн ч гэлээ үйлчлүүлэгчтэй ингэж өөрчилж болохгүй. Таны зөвөө дахиад ус нэмж зурх уу? Үс нэмж зурх уу? Зүгээр дээ. Анх удаа надад ингэж чин сэтгэлээсээ санаа тавьж байна. Энэ чинь миний үсийг засахаас ч илүү чухал шүү дээ. Баярлалаа. Та хоёрыг харсан чинь надад аль хэдийн сайхан санагдаад эхэлж эхлэв. Та хоёр бол жинхэнэ үсчид. Толиодо та нарыг болсон. Твист виоло баяртай. Одоо 50 найз минь. Бочгэн сөөдөр байж. Одоо сая долларын тойл минийг боллоо. Сүү, тойл яагаад атах болоод байна? Сүнсэн зогсон болохоор хараад найж байгаа юм байна. Тариачин сүү. Сайн байна уу? Сүү, чи хааж чад. Сүү биш үү? Өршөөгөөрэ сүү ах байна уу? Өө, би л гэрчсэн үү? Ямар гоё юм бэ? Уулзаагүй ямар их удаа. Хөөх, үнэхээр сайхан газар ажилдаг юм байна. Томорсон байна шүү. Юун томрох? Ноён талхаа энэ бол миний хаяал дүү. Би л байгаа юм. Тэр хөдөө амьдардаг буурцагнээс хот үзэх гэж ирсэн гэсэн. Сайн байна уу? Өөрийгөө танилцуулахгүй удчлаа. Танаа өсчний газрын алдрыг их сонссон. Ой, юун алдар вэ? Сайхан хөгжөлдөж байгаад яваарай. Сүү, үйлчлүүлэгчид ирэх болж байна. Өөрөлдөгний сэрэ хурдан бэлдээрэй. Мэдлээ ноён талхаа. Ээж гисэн таны ажлаа хийхийг харъя тэхүү. Тэгэлдэ. Хологчинд бөөрөл зөгнөө хийгээд товчлуур дээр дарвал Хүлээгээрэй. Та чинь яаж байна? яасан гэнэт юу басан бэ? Бөөрөл зөгнийг хологчоор задлавал витамин болон ликопен нь устж зөөлөрч бийгүй болоод амтгүй болд юм штэ. Ли ямар юм аа? Түр хүлээгээрэй. Тэрэнд бөөрөл зөгнөө хийгээд эргүүлээд Сүү, яагаад удаад байгаа юм бэ? Хүмүүс хүлээгээд. Энэ чинь тэр юм уу? болчихлоо. Амсаад үзтээ ирэх мэ. Энэ чинь би намт айлпи нуруунд ургасан зэрлэг бөөрөлцөгнийг тэр чигтэн амандаа хийчихсэн юм шиг л байна. Амьдралдаа ийм амт үзээгүй. Амт тавина. Бэлг чи манайд ажиллаж үзэх үү? Хөөх, ноён талхаа ажилд урьжлаа гэж үү? Олно гэж бодож байна. Ажиллаад үзье. Сүү, хурдхан зуурмаг аваад ирэхгүй юу? Хүлээгээрээ ноён талхаа одоохон ажиллаа.
бошоохон зурамга бэлнэ. Энэ яач вэ? Яагаад байгаа юм бэ? Хурдхан зурамг бэлдээд ноён талханд өгөх ёстой штэ. Аха. Машинаар зуурсан гурил хатуу болдог болохоор юунд ч хэрглэж болохгүй. Цэг зөргөн гурлан зурамгийг хөлөөрөө дэрсдэг чинь яаж байгаа? Энийг чинь уламжлалт зуурмаг гэдэг юм мэрэгжлийн хүмүүсийг хэргэлдэг арга. Зурамгаар дээстэй байна штэ. Мэл чийч мундаг юм аа. Харах тусам нуусан сувд шиг хүү юм. Дөнгөж нэрсэн кофе алгаар сайхан үнэрт чинь. Машинаар хуурвал хамаг сайхан үнэр нарилаад байхгүй болчихно. Кофений бурцгийг гал дээр хуураад чулуугаар нухаж байж л яг сайхан хэмжээтэй болж сайхан үнэртэй болдог жамтай. Юу үнэр вэ? Ноён талхаа дөнгөж нэрсэн эспрессо. Энэ ч нишээ. Яг энэ амт мундаг юм аа. Яаж юм гоё амттай кофе нэрээвэ? Яагаад сүржигнээд байгаа юм бэ? Манай нутагт бүгд л ингэж бэлдэж хийдэг юм. Бэлг. Одооноос эхлээд манай бүтээгдэхүүнийг хариу үзэж ажиллах уу? Ноён талхаа би яах юм бэ? Чи цэвэрлэгээ гэлж хий. Одоо миний үсчний газрын бүтээгдэхүүнийг бэлг хариуцна. Сонирхолтой байхаа. Өөрөлзгөний анхлам сайхан үнэр. Энэ сайхан зурамгийг хардаа. Бэлгийг ирснээс хойш манай бүтээгдэхүүний чанар хамаагүй сайжир. Бэлг, юу болов вэ? Яасан бэ? Энэ амт биш үү? Ямар амттай болчихсон юм бэ? Бурхан минь сайхан байна да. Наад хэл чинь мэдрэлгүй юм уу? Ийм хямдхан шоколадаар сайхан сироп хийх ямар ч боломжгүй. Энэ чинь хамгийн дээд зэрэглэлийн какаогоор хийсэн шоколад. Ноён талгаа ерөөсө өөрийнхөө гараар жинхэнэ какао тарина. Какао тарина? Айл насандаа тарих юм бэ? Үгүй эхмэ. Тариачин хүний хүүгийн хувьд би л хувьда энийг тавьчихгүй. Би өөрөө какао тарина. Үрсэлгэн гарчихсан. Сони юм аа. Энэ үрсэлгээ какаоны мод болно гэсэн үг үстэй. Газар худлаа хэлдэггүй юм уу? Жахал хүлээж удахгүй какаоны үр боловсроо дэрнэ. Тийм үү? Хэдийд боловсрох бол? Удахгүй. 3 жил л болно. 3 жил. Бид нар үнэхээр 3 жил хүлээх юм уу? Би чи яагаад байгаа юм бэ? 3 жилийн хугацаа л өгч. Нэг мөр нэрс тариад бүзийлзгэнч гисэн тариад кофений буурцгч гисэн суулганаа. Нэг мөр бүгдийг өөрөөсөө таривал хамаагүй сайн бүтээгдэхүүнтэй болно. 3 жилийн дараа болох юм биз дээ. Тэгвэл нэг үзээд алдна. Аль хэдийн үүрийн 4 цаг болсон байна. Босож талбай руугаа явцгаая. Энэ арай динтнэ. Нараад энд Би нэ. чадахгүй дахиад хөндлөө. Ургац бол тариачин хүний хөлийн чимээгээр нэмэгддэг гэсэн. Хурдан босоод зэрлэгээ төв. Йой, нуруу. Газар дул хараад байсан чинь хамаг би өвдчихлөө. Миний гар өвдөд чадахгүй юм шиг байна уу? Бүр хавдчихсан байна штэ. Хөөе, Шоко. Чиний гар бүр сайртчихж. Юу гинэ? Нэрээ тийм байна. Хэдүүлээ түр амарч уугаад ажиллая. Энэ маягаараа өвчин тусах. Хүлээгээрээ. Хийх ажил уул овоо шиг байхад хаачих гээд байгаа юм бэ? Бэлг бид жаахан амар. Хамаг би өвдөд байна. Наад үгийг чинь ургамлууд сонслоо. Гоншгонхоо болоод юма тарцгаая. Урагшаа. Нэгэнт ногоо тарж байгаа юм чинь гүзээлзгэн чи тариад адилч гэсэн таривал зүгээр. Манай газар багтдаг. Жижигэн чи үнэхээр жижиг шүү. Тийм ээ. Нэгэн тариад эрхэлж байгаа юм чинь нэг мөр тарина. За жаахан зүүн. За яг зөв. Бүгдээрээ юу мэдчихэд ажиллаарай. Хөөх, юу мэдцгээе.
Хийгээд байсан чинь ногоо тарих надад тохирч байх шүүгүй юм шүү. Мэдхгүй ч гэсэн хичээгээд хийгээд байхад болох юм байна. Харин тийм ээ. Би жирүүд болоод байх шиг байна шүү. Хоолч гэсэн хачин саяхан. Ноён даалх бүр тариачин болж гжээ. Нэг жилийн дараа Улаан буудаа. зүтгэж байж ургуулсны хурамтай байна. Газар үнэхээр худлаа хэлдэггүй юм бай. Бэлг нааша хүрээдрээ. Улаан буудаа. Хаач чаа. Түрүү ийшээ орсон. Бэлг. Бэлг, энд юу хийж байгаа юм? Буудаа болчихооч ээ. Хурдхан ургацаа хураагаад баяраа тэмдэг. Йоо ашгүй дээ. Сайн хураагаараа ирхмээ. Хүй гинэт яагаад байна? Хаачих нь вэ? Өдөө байхаас залгаад хотод ирсэн юм. Миний төрсөн нутгаас ямар ч ялгаагүй болчихлоо. Манай тоцохны төмөөс ч дор болчихлоо. За баяртай. Юун хөдөө гээд байгаа юм бэ? Буудаа боловсрчлаа. Тийм ээ. Дээрэлгүй пирог. Энэ үнэхээр гайхалтай юм байна. Хүлээж. Миний зам цаад болохоор ингэдэг юм та. Түүнийггүй нүхтэй хайрсан бооц гин. Юу гарсан юм? Холдооч. Нөхөө аимшигтай дээрлэхгүй пирог байна. Ингэдэг гэсэн. Бүтэн уута шоколадтай чипс сулгаалчхад бүгдийн нэгэн зэрэг эддэг. Шоронгоос оргож гарч ирсэн гэсэн. $1,000. Яагаад тэрдөө ганц сая байгаа юм бэ? Намайг ийм амархан буулгаж авна гэж саналдгүй шүү. Тэнэг самбар. Энэ хавьд дээрлэхгүй пирог байсан гэдэг мэдээлэл авсан. Гэхдээ энэ хавьд байхгүй юм шиг байна. Өөр тийшээ явж хайцгаая. Яршигтай амьдтай гэдэг эднээс нуугд гаргав ажил таарна. Талх үс чиний газараа яг таарлаа. Олд. Яваач. Алуу. Нөгөө алдартай газар чинь энэ юм биз дээ. Яадаг чигнэг вэ энэ чинь? Оо, сайн байна уу? Энэ хаалга гадагшаа онгоод хэмээл да. Надад хамаагүй. Олдож үз. Альвэ. Талах үс чин залууг яг одоо дуудаад ир. Би хүлээмээргүй байна. Энэ юу юм бэ? Намайг хүлээгээд байгаа мó? Нэрээ юу? Намайг танихгүй байна уу? Таних ёстой юм уу? Хоёулаа нэг сургууль төгссөн юм уу? Яасан? Би очирны хамгийн сүүлд очиж зогсъё тоо. Дугаар 37 таны ээлж. Энд байна. Мишээ ясих хотдгийг байж байгаа хол. Сайн сонс. Гадаа төрхийг нь бүрэн өөрчлөөд өг. Таныг тааргүй. Бүрэн нүүр будалтуу. Нүүр чинь бүр халтайжгүй чээ. Яагаад байгаа? Хамраггүй ажил байна да. Гэхдээ би сорилтон дуртай. Зоригтой юм гэж. Олигтойх юм хийгээд хэрэг. Үгүй бол амлая. Танахыг газартаа тэгшлэн шүү. Тэг шаардлагагүй те. Одоохон муухай царайг чинь өөрчлөөд өгнө. Юу? Хөдлөө дэмийл байх шүү. Хайчиг хут шүү. Дайчгуулсан юм шиг байна. Дайчгүй гин шүү. Энэ замбраагүй юм харал та. Яаж дайчгүй байх юм?
Бас энэ ханаас нь тарсан хорон санаа чинь харагдаад байна. Миний гялалзах хот арга урмыг минь хугалж байгаагүй. Гэлс юу? Энэ ширүүн тариагараа чи миний хэм маягийг муухай болгочихлоо. Чи арай гэмт хэрэгтэн биш үстэ. Байцаараа. Би хөөрхөн гүнж аяган белуу шиг харагдаж байна шүү дээ. Альвэ талха чи чаднаа. Тийм ээ. Юу чадахыг чинь харъя. Төгс болжээ. Хөөх. Гайхалтай хинч намайг гэж танихгүй. Хитэг өхөө хуучны анд минь. Үгүй. Бас л биш вэ. Урд насандаа ямар хэм хийсэн болоод ийм үдшгүй муухай хөшин тариатай болчихдог байна. Миний хөөсөн чигэртэй хийм чамаас бусад үйлчлүүлэгч нарт зогтдог. Ой. Энэ үс намайг чихэрлэг амттай харагдуулж байна. Тийм биш байна уу? Аимшигта нүд шатхан шоко хаалгаа. Сүү өнөөдөр манай хаасан гэж хэл. Бас л хэлээ. Намайг зөв хийж дуусгаас нааш хэнч гарахгүй шүү. Хэнч шүнжин ажиллахад бэлдээрээ. Тэнгэр минь би тийм муухай байгаа мó. Маргааш уулзын ноён талхаа. Би одоо л нэг шив шинэхэн праг боллоо. Яг зөв. Хөөрхөн пирог хадагтай хэм маяг яг болно гэж мэдээд байсан юм аа. Би ч мундаг шүү. Маш их баярлалаа ноён талхаа. Таныг би санаж явнаа. Баярлалаа ирхмэ. Удахгүй уулзъя. Хэмээ сайхан боллоо. Аха. Мууцсан хөгшин пирогийг олоход чинь амжилт хүсье. Би амьдралаа цоо шинээр эхлүүллээ. Гайхамшигт өв. Ямар амтэн бэ? Юу вэ ноён талхаа? Мушига захирал. Энэ спорт машин чиний их юм уу? Нэгийг авчихлаа. Угаалгын газар орлого багтай гэдэл саяхан гонгонод байсан. Яаж ийм үнэтэй машин авав? Үгүй нөгөө найдан угаалгын газрын барилгаа 5 давхар болгож нэмсэн. Тэгсэн үл хөдлөхийн үнэ 5 дахин нэмэгдчихдэг байгаа. 5 дахин? Тэгвэл усчны газрын барилгаа 10 давхар болгочихвол үнэ нь 10 дахин нэмэгдэх нэ? Үгүй барилга 10 давхар боллоо гэд 10 дахин нэмэгдэх. Дараа уулзъя баяртай. Авто марилно. Бэкери үл хөдлөх зууч бай. Барилгын үнэ өсөөд байгаа гэсэн нь энэ үнэн үү? Талхны усчны газрын захирал үсттэй. Зөв газраа ирж ирэх мэ. Ойрд талхчны хотын үл хөдлөхийн үнэ их өсөөд байгаа. Мушга баавны угаалгын газар 5 дахин, тако зоогийн газар 7 дахин бүгд л барилга барьж их мөнгө олж байгаа. Таач гэсэн үсчний газраа барилга болгочихвол баян болж чадна шүү. Би ч гэсэн барилга барина. Хэдэн давхар байхад болох вэ? Хуучны үгэнд өндөр байх тусмаа сайн гэж үг биш шүү. 10 давхрыг бариа. Тэгээ 10 давхар барилгатай болноо. Юу? Үсчний газар нураахан юм уу? Хөөх. Ойрд талхчны хотын барилгын үнэ их өсөөд байгаа гэсэн. Тийм болохоор би ч гэсэн үсчний газраа нураагаад 10 давхар барилгатай болно. Нэгт нь кафе, хоёрт нь хоолны газар, гуравт нь эмнэлэг, дөрөвт нь номын дэлгүүр, тавт нь хувцсны дэлгүүр, зургаат нь интернет кафе, долоод нь караоке, 89 давхурт нь кино театр, 10 давхурт нь үсчний газар нэ. Ноён талхаа энэ байшингаа яаж нураахан юм бэ? Бүр дасчихсан шүү дээ. Аян болох сайхан боломж олдож байхад тэр дасах ямар хамаатай юм. Үсчний газар хаалттай байх хооронд орлогогүй байх шүү дээ. Зүгээр юм уу ирхмэ? Үгүй хэсэг хаалттай байг л дээ. Захирлын дээр барилгын эзэн гэдэг үг мэдэхгүй юу? Санаа зовлтгүй. Шоко чамд кафегийг нөгөөд сүү чамд интернет кафег өгнө. Бойтонга нана таваарай.
Ширээг цаанаа тавьж Ноён талхаа. цоочих гэж. Юу болов? Энэ дотор нэг юм гараад ирлээ. Та өөрөө харах хэрэгтэй байгаа. Юу гарч ирсэн гэж сүржигнээд байна. Энэ чинь юу вэ? Энэ ханыг нураах гэсэн ханийн зураг гараад ирэх юм. Энгийн нэг зураг биш вэ хаа? Одоо яах вэ? Барилгын ажлаа зогсоох уу? Юун зогсоох вэ? Зүгээр л нураач хөө. Энэ нөгөө ханийн зураг олдсон үсчний газар уу? Хүмүүсээ сонсоод ирлээ. Хүмүүс яаж ийм хурд мэдчих вэ? Би хэмбэ гэвэл алдарт Бамбриж их сургуульд археологч мэргэжлэр суралцж олон түүхийн өвийг нээсэн археологийн домог Индиана Банс вэ. Байцаараа энэ амт чинь арай энэ ханийн зураг бол яг 600 жилийн өмнө зурагдсан тухайн үеийн хамгийн шилдэг Леонардо да Винчигийн бүтээл Мона Лиза байна. Леонардо да Винчиг гэхээр Сүүлчийн зоогийг зурсан нөгөө гоц зураач юу? Мона Лизаг бол Леонардо да Винчи нууц газар зурсан гэх түүх домог бий. Тэгж их хайж байхад ийм ядарсан газар зурсан байдаг байжээ. За ойлголоо. Одоо холд ядарсан талхны сагсыг нураагаад барилга барих хэрэгтэй байна. Энэ ханыг нураах гэж байгаа мó? Яасан ч болохгүй. Энэ бол ЮНЕСКОд бүртгүүлэх ёстой үнэт түүхийн өв. Энэ ханын зургийг гэмтэх юм бол таныг дэлхийд даяараа буруу шаах болно. Ноён талхаа. Одоо талхчны хотын барилгын үн өсөж байна. Энийг нураагаад барилга барьчихвал 1 тэрбумтай болно шүү. Нэрээ юу? Мөнгнөөс өөр юу ч мэдэхгүй шуналт. Энд чинь мөнгөөр худалдаж авч болохгүй өв гэж байна. Битгий амьдралаас тасарчихсан юмэр. 1 2 биш шүү. 1 тэрбум. Археологч гээд хамраа сөхөх хэрэггүй шүү. Юу гинэ? Чи надад задуулаад эмгэгт хүргэмээр байна уу? Хоёулаа бай. Яагаад хүний баашинд хэрэлдээд байна? Эвэн таарвал 1.5 тэрбум хүрнэ. Шүү. 1.5 сая. Энэ ханы хурд нураа. Харин чи гар. Баяртай ноёнтон. Одоо хайр. Хурдхан барилга барина. Тэглэггүй яах вэ? Зөв шийдвэр гаргана. Ингээс яв. Шунгийн толгой ноён тал ингээс яв. Ноён талхаа. Түүхийн өвийг устгахаа зогсоо. Хурдан зогсоо. Юу вэ? Түрүүний нөгөө археологч эрдэмтэн байна. Наад талхчин жагсагчдаг дагуулад ирж идэв. Яагаад хүний баашингийн гадаа хил ам татлаад байгаа юм? Мөнгөн шунаад байсан байж одоо байж байгаа гинэ. Мөнгөн чулаад байсан байж байж байгаа гинэ. Яагаад хүний байшин ингэдэг гээд байгаа юм? Сайхан унтъя. Энэ ханын зургийг гэмтэх юм бол таныг дэлхийд даяараа буруу шаах болно. Энийг нураагаад барилга барьчихвал 1 тэрбумтай болно шүү. Шунлын тулам ноён талх эндээс яв. Тэр муу ханын зургнаас болоод унтаж чадахгүй нэ. Ерөөсөө л тэр ханын зургийг арилгачих. Зураг л байхгүй болчихвол асуудал байхгүй. Энэ чинь юу вэ? Майхан хүртэл барьчихсан. Хүний үсчний газрын гадаа яагаад байна? Хаалганы хажууд унтах юм. Дотогшоо яаж орох юм бэ? Хар шөнөөр ингэж зовгоч гэж. Энэ бүгд энээс л болж байгаа юм. Энийг устгаад хайчихъя л да. Энэ зураг байхгүй бол баян болж чадна. Удахгүй арилжхал юм байна. Хэн ийм шөнөөр залгадаг байна. За байна уу? Ноён талхаа сая зурагтаар археологч эрдэмтэн гарсан. Сүү, одоо завгүй байна. Чухал юм биш бол мар. Энэ үнэхээр чухал мэдээ шүү. Ханан дээр байгаа зурагны үн бүхэл бүтэн 20 сая доллар гинэ. 20 сая? Ноён талхаа үнэхээр баяжих хүнтэй юм аа. Барилга барьсан ч 1.5 сая. Тэгсэн ханын зураг 20 сая гинүү? Болохгүй. Би гараараа юу хийчих вэ? Байцтай. Зураг муухай болсон бол дахиад зурчихд болно шүү дээ. Хэн ч анзаарахгүй зурчих. Би чи гоц ухаантай юм аа. Хөөрхөдөө эднэр жагсаал хийгээд их ядарч байгаа бахта сайн унтаж чадахгүй. Харин тийм ээ. Ноён талхаа. Ухаараа ноён талхаа. Энэ юу вэ?
Юу вэ? Хулгай орчихсан юм уу? Энэ чи юу болох нь вэ? Хааны зургийг сүйдэгч гэж 20 сая долларыг ч ойлгохгүй мулгуу амьтад зүгээр орхихгүй дээ. Би ингэж гисэн юм аа. Би бүгдийн сүйдэгч гэлээ. Баярлаг бариулахгүй болохоор нь хааны зургийг арилгасан. Тэгсэн 20 сая гэхээр нь буцаагаад зурсан. Миний 20 сая. Ноён талхаа зүгээр л байгаагүй мөнгө гэж бодоорой. Үнээрээ дугаа юм чи. Юу чимээвэ? Арай зургийг сүйдэгчгээгүй үсттэй. Гүй нөгөө Алдаж бай. Хааны зургийг сүйдэгч гэж Мона Лизаг сүйдэгч гэж байгаа мó? Хэн ингэ сүйдэгчдэг байна? Янарда Бавичигийн хааны зургийг ингэж сүйтгэж байдаг. Ийм юмыг зургийн дараад нийгмийн сүлжээгээр цацах хэрэгтэй. Улаад нэг үзэлтэй таалахгүй. Ба болоод үзэлтэй. Хурд явцгаая. би одоо ингээд дууслаа. Нийгмээс арчигдана. Юу вэ? Алхидыг хотынхоо мэдчихсэн юм шиг байна. Тэд гадаа яг одоо цуглаж байна. Юу? Шоко. Хурд нь нуугдах хэрэгтэй. Энэ хааны зураг муухай болсон газар мөн үү? Уучлаарай. Сүйдэх гэж сүйдэгсэн юм биш шүү. Хааны зураг энд байна. Тийм ээ, Мона Лизаг үзэх гэж ирлээ. Ямар инээдтэй юм бэ? Зургийг минь дараад өгөхгүй. Миний хийгч гисэн. Юу болоод байна? Ноён талхаа энийг хардаа. Мона Лиза нийгмийн сүлжээг шоогуулж байна. Бүх төрлийн эвлүүлэг хийгээд нийгмийн сүлжээнд оруулж байна. Суурьсан эмэгтэй хөшөө, манфикс, суурлэдэ, чулуун уулын суурьсан бүтээл, суурьсан цэцэг, сүүлийн суурьсан цог гэд. Нийгмийн сүлжээнээс хараад наашаа ирж байгаа маа та. Тийм бололтой. Суурьсан хааны зургийг харах гэсэн талхнууд ийм их байх гэж. Шоко, юу хийгээд байгаа юм? Хурдан төлбөр авахд дийлдэж. Үсчний газар юун орох төлбөр авдаг юм? Манайх ямар энгийн үсчний газар юм. Бүхэл бүтэн Мона Лиза байдаг шүү дээ. Тавтай мариулна уу? Мона Лиза үсчний газар байна. Хааны зураг үзэхэд $10, ийм засалт хэлбэл $50 болно. Хөөх, хааны зургийг ийм болгосон ноён талхын чадварч мөн дөө. Хэтрүүлж байна шүү. Хөөх, хүнд байдлыг боломж болгож байдаг харгуул ноён талх юм да. Харин тийм ээ. Дараагийн үйлчлүүлэгчээ оруулахгүй юу хийгээд байна? Мэдлээ. Дараагийн хүн ороорой. Тавтай мариулна уу? Мона Лиза үсчний газар байна.